өнгөрсөн 28-ны өдөр Нэгдсэн улсын байгууллага дээр Нэгдсэн улсын байгууллага хүний эрхийн сонгуул боллоо. Тэнд Монгол улс бол амжилттай өрсөлдөж за 192 орноос 172 санал авч одоо Азийнхаа бүлгээс хамгийн өндөр санал авч одоо ингээд нэгээр гарч сонгогдлоо. Тэгэхээр энэ бол үнэхээр олон талт дипломатын маш чухал сонгуул байдаг. Хүний эрхийн зөвлөл гэдэг бол Нэгдсэн улсын байгууллагын одоо ач холбогдлоороо аюулгүй зөвлөлийн дараа ордог хоёр дахь том сонгуул. За Нэгдсэн улсын байгууллагын гишүүн энэ 192 орон одоо тоглолт явуулдаг хамгийн том одоо тийм улс төрийн одоо ийм тэмцэлтийн талбараа гэж одоо нэрлэгддэг. 47 гишүүн байдаг. За энэ жил бол 18 гишүүний солисон юм байгаа. За эндээс бол Аз номхон даалын бүлэгт 5 суудал одоо оногдсон. За энэ 5 суудал дээр бол 7 улс одоо өрсөлдсөн. Манайх 2012 онд одоо нэрээ дэвшүүлж энэс хойш бол 3 жилийн хугацааны бас кампань явуулж үндсэндээ бол сонгуулийн одоо энэ сурталчилгаа явуулж гэнэ гэсэн үг. Ингэж бол яллаа. Тэгээ ялахтаа бол бас нэр хүндтэйгээр нэгдүгürt ялна гэдэг бол маш чухал.